Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд авиа зүд суурилсан дүрмийн хичээл 3. Дараалсан 2 ба 3 гүйгүүлэгчийн дүрм. Хичээлийн анхааралтай сонсоод бичиж тэмдэглэж аваарай. Дараалсан 2 гүйгүүлэгчийн дүрм. Дараалан орсон 2 гүйгүүлэгчийн 2 дугаар нь хэлний үзүүрийн на, нэ, но, но, хоолон ген, га, го хоёрын нэг байвал түүний өмнө ийгээс бусад балархаа их шиг бичихгүй. Жишээ нь авга, торго, өгнө, хашина, бодно, мэднэ, годгор, хазгар. Өөрөөр хэлбэл ийгээс өөр их шиг бичихгүй гэдэг нь и их шиг бичиж болно. Харин энэ дүрмээр и их шиг бичихгүй байгаа тул балархаа их шиг бичих шаардлагагүй гэж ойлгож болно. Дараалсан 3 гүйгүүлэгчийн дүрм. Дараалан орсон 3 гүйгүүлэгчийн 3 дугаарх нь хоолон г, хэлний үзүүрийн энэ хоёрын нэг бөгөөд арын ялгах балархаа их шигээр үг төгсвөл тэр ялгах их шиг сонсдохгүй тул хэлний үзүүрийн энэ ба хоолон г-ийн өмнө их шиг бичнэ. Жишээ нь 1. Цөөн нэр үг байна. Бортго, чандаг, харцаг, янзаг, эрдэнэ, жинхэнэ, онцог, чогчог. Жишээ 2. Цаг зах үйл үгийн одоо ирээдүйд цагийн на, нэ, но, нө нөхцөлийг давхар гүйгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан 3 гүйгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээ: өөрчлөгдөн, мөлхөн, мандан, үзэгдэн, бодогдоно. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгая. Дараах үгсийг анхааралтай хараад багшийгаа дагаж уншаад дүрмийг ангилаарай. Ансаг, үзэгдэн, хундаг, хавдаг, хоромсог, харцаг, оршин, чагтаг, турсаг, ганцаг, авга, алга, авна, босго, ганга, тошгор, тамга, маажна, хөшнө, ялна. За эхний хэсэгт уншсан үг маань дараалсан 3 гүйгүүлэгчийн дүрмээр бичигдсэн байна. За дараагийн хэсэг үгс маань дараалсан 2 гүйгүүлэгчийн дүрмтэй үгс байна. Одоо бүгдээрээ уншсан үгнүүдээ бичиж тэмдэглэж аваад нүдлэн тогтоогоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа. Амжилт.